Эртний төмөр баг нь энэ этхэхийн нийслэлийн гол үзмжүүдийн нэг. Баг нь 1600 жилийн өмнө бүтээгдсэн боловч цэвэрэхгүй. Хэдэн зууны өмнө эртний металлуудын боловсруулагчид яагаад тэсвэртэй хайлшийг хэрхэн олж авсан нь нууц хിവэр байна. Бид эртний тэсвэртэй гангийн нууцыг илрүүлэх болно. Орос улс Балтийн тэнгисийн иргдээр байрлах цэргийн цайз 19 зууны үед баригдсан. Гадаа бууны цэнэглэгчийг зузаан төмбийн хуудаснууд хамгаалж байна. Метаж байнга далай ус, борооны усаар нэвтэрч байдаг. Гисэн хэдий ч метаар зэврэхгүй. Хэдийгээр энэ нь металлын хувьд маш хүнд нөхцөлд байдаг ч энгийнээр хэлэхэд метаж бүтээгдэхүүний үсгүүдийг цутгалтаар гаргаж ирдэг. Энэ нь хожим хатуу төмрийг хагалгатай харьцуулахад илүү хялбар байдаг. Рели дэх багны дээрх бичээс хиймэл бөгөөд дараа нь хийсэн байна. Инди болон Оросын цэргийн цамхаг нь нэгэн ижил төмрөөр хийгдсэн бөгөөд ижил технологиг ашиглан нэгэн цагт бүтээсэн байна. 19 зууны үед. Сайзын барилгын огноо зөв заагдсан байна. Төмөр баг нь 60,000 жилийн настай гэж тооцогдсон. Энэ нь эртний зэвэрдэггүй ган технологийн нууц юм.